Сайн байцгаана уу? Дөнгөж өчигдөрхөн нээлттэй хийсэн Netflix-ийн Karma гэдэг маш сонирхолтой 6 ангид драмыг ярьж өгье. Анги болгон гол дүртэй бөгөөд гол дүрүүд нь бүгд холбоотой. 1-р анги. Кино гал гарч байгаа нэгэн барилгаас гал сөнөөгчнөр нэгэн хүнийг аварж байгаагаар эхэлдэг. Тэр хүний бүхэл биеийн шатсан бөгөөд ганцхан Rolex цаг нь шатаагүй харагдаж байлаа. Ингээд яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж ирдэг. Эмчнэр түүнийг аврахын төлөө яаран ажилдаг. Гэхдээ түүнийг унтуулахгүйгээр шууд эмчилгээ хийгэж манай шин Мина ихч хэлдэг. Ингээд маргааш өглөөн нь болж өвчтөн аврагдсан бололтой. Түүний нэрийг асуудал манай шин Мина ихч нэг л зог тусангүй нэрийг тэмдэглэж авдаг. Ингээд эмч гарах гэтэл баярлалаа гэж хэлдэг. Үйл явдал гал гарахаас 15 хоногийн өмнө шилждэг. 1-р ангийн гол дүрийн залуу гэртээ ирж байгаа харагдана. Дөрүүдээ ялгахын тулд 1-р ангийн гол дүрийг 1-р хүн гэж нэрлэе. Тэр ер нь хийсэн ажилгүй гэртээ арх угаад тамхи татаад хувцаагаа хараа сууж идэг. Түүнд нэгэн дуудлагаас байнга залгана. Тэр залхуу нүрээд тэр дуудлагыг юусоо авдаггүй. 1-р хүний гэртээ амарч байтал гаднаас мөнгө хүлэгч орж ирдэг. 1-р хүн түүнээс их хэмжээний мөнгө авчаад мөнгөө өгөхгүй зүхтаад байгаа бололтой. Мөнгө хүлэгч 1-р хүнийг дагуулan явж өөрийнхөө агуулгад аваачин хүлсэн байдаг. 30 хоногийн дотор түүний мөнгийг буцааж өгөхгүй бол 1-р хүнийг алж эд эрхтнийг зарна гэдгийг амладаг. Ингээд 1-р хүнийг гэрт нь аваачиж өгдөг. Маргааш өглөөн нь болж тэр ажил дээрээ ирсэн байлаа. Ажлаа хийх явцдаа хувцаагаа байнга шалгана. Гэтэл хажууд нь хятад бололтой нэг гадаад хүн даргаасаа цалингаа өгөөч надад мөнгө хэрэгтэй байна гэж хэрэлдэж байхын сонсчихно. Тэгснээ нөгөө хятад хүн даргыгаа цохиж авч байгаа харагддаг. 1-р хүн гадаа тамхи татаа сууж байтал хажуугаар нь нөгөө хятад хүн ажлаасаа халагдчихлаа гэж хэлж яваа харагдана. Түүний гарыг хартал гарн дээр нь хачирхалтай шивээс байдаг. Удалгүй утас дуугарч түүний аав нь эмнэлэгт хүргэсэн талаар хэлдэг. Хөөрхийн аав нь машинд мөргүүлсэн бөгөөд эмнэлэг дээр нь дайрсан жолооч нь хүлээж байлаа. Ингээд 1-р хүнийг дуудаад машинаа харуулan түүнтэй тохиролцох саналыг хэлдэг. Дайрсан жолооч даатгалаар яваад хэрэггүй байх гээд 5 сая вон өгдөг. 1-р хүн аав дээрээ ирээд жолооч 3 сая вон өглөө гэж хэлж харагддаг. Энэ хооронд аавынхын сүмийн найзгээд нэг эмэгтэй хүн ирсэн байлаа. Ингээд 1-р хүн аавынхаа өрөөнөөс гарч явдаг. 1-р хүн жолоочтоор ирээд ахаад 3 сая вон нэмж өг гэж сүрдүүлдэг. Ингээд жолоочоос 3 сая вон нэмж аваад аавынхын гэрт ирдэг. Аав нь гэрээсээ хэрэгтэй зүйлээ түүнд загсан байлаа. Тэр гэрт нь орж ирээд юмыг ухаж байгаад аавынхын Rolex цагийг аваад зүүчгэн. Тэгээд өөр мөнгө байна уу гэж хайтал аавынх нь даатгал хийсэн гэрээг нь олж харна. Тэр даатгалын гэрээн дээр амь насны даатгал хийлгдсэн болох нь тодорхой болдог. Ингээд аавынхын гэрээс гарч явж байгаад 3 бандтай дайралддаг. Тэр 3 банд 1-р хүнээс тамхи аваад өг гэж гуйсан боловч 1-р хүн зөвшөөрсөнгүй. Ингээд 1-р хүн 3 бандад химэх зодуулдаг. 1-р хүн мөнгө хүлэгчдэд алуулж байна гэтэл энэ нь зүүд байлаа. Ингээд сэртэл эмнэлгийн өрөөнд сэрнэ. Аав нь хажууд нь цагдаатай ярилцаж байлаа. Үдийд яагаад CCTV-гүй гудамж байдаг юм бэ гэж ярилцсан. Цагдаа харин зарим хэсэг газар CCTV байхгүй гэж хэлж байгаа харагддаг. Ингээд 1-р хүн эмнэлгээс гарч ирээд CCTV байхгүй гудамж гэдэг үг байнга бодогдно. Тэгээд 1-р хүн дарга руугаа залгаад саяхан ажлаас халагдсан хятад хүний гэрийн хаягийг заалгаж авдаг. Ингээд орой болж тэр хятад хүнтэй дайралдав. Хятад хүн түүнээс ямар хэрэг зоригоор явааг асуудал тэр түүнд мөнгөний ажил байгаа гэж санал болгодог. Яг ямар ажил вэ гэд асуудал хүн алаад өг. Тэгхийн бол би чамд 60 сая вон өгье гэж хэлдэг.
Ингээд нэгдүгээр хүн аавыгаа алаадаг гэж түүнээс гуйдаг. Аавынх нь амь насны даатгад 200 сая вон бөгөөд түүний 30% болох 60 сая воныг түүнд өгөхөөр тохиролцсон. Хамгийн гол нь машинд мөргүүлсэн байх ёстой шүү гэж хэлдэг. Маргааш өглөө нь болж нэгдүгээр хүн эмнэлэг дээр үзлэг хийлгэж байтал нөгөө хятад хүн ирсэн байлаа. Ингээд хятад хүн түүн дээр очин уулздаг. Хятад хүн би судалгаа хийсэн. Танаа аавын амь насны даатгал 500 сая вон байсан. Тэгэхээр би 30% гэхээр 150 сая вон авах болно гэж хэлээд яваад өгдөг. Ингээд орой болж нэгдүгээр хүн найз нөхөдтэйгээ уулзан камер ихтэй газраар явж өөрийнхөө алибаийг бий болгодог. Хөөрхийн аав нь муу хүүтэй гэдгээ ч мэдэхгүй энэ хооронд машинд дайруулж байлаа. Маргааш өглөө нь болж нэгдүгээр хүн хоолоо идээд сууж байлаа. Гэтэл түүнд утасны дуудлага ирнэ. Цагдаагийн газраас аав нь нас барсан тул түүнийг хурж ирж шадлахыг хүсдэг. Ингээд нэгдүгээр хүн нойлын өрөө орж баахан уйлж байгаа сургуульд хийж аваад цагдаагийн газар дээр очдог. Хөөрхийн аав нь машин дайруулад нас барсан байлаа. Тэр цагдаагийн хажууд баахан жүжиглж уйлдаг. Ингээд цагдаа түүнийг тайвширгээд хажуудлын өрөөнд орж суулгадаг. Цагдаа түүнд хандан аав нь машины ослоор нас барсан гэж хэлдэг. Гэхдээ камер байхгүй гэж хэлнэ. Гэтэл нэгдүгээр хүн худлаа жүжиглэн яагаад камергүй билээ гэтэл цагдаа камергүй газрууд байдаг юм а гэдэг. Гэхдээ баяртай мэдээ байгаа. Бидэнд гэрч байгаа гэж хэлдэг. Тэр гэрч нь аавынх нь сүмийнхэн найз эмэгтэй байлаа. Гэрчийн хэлж байгаагаар бол тэр аавыг нь дайрж алчаад гарч ирээд өгсөн байсан эсгийг шалгасан. Тийм учраас энэ бол хүн амны хэрэг гэж хэлдэг. Энийг сонссон нэгдүгээр хүний царай сонирн болж байгааг цагдаа анзаарсан байлаа. Тэгсэн ч гэсэн нэгдүгээр хүн бууж өгөхгүй гэхдээ зам тээврийн осол бидтэй гэж цагдаагаас лавлан асууна. Цагдаа үгүй энэ бол хүн амны хэрэг аавыг чинь уулнаас олсон гэж хэлдэг. Нэгдүгээр хүн үнэхээр ууранд хүрсэн байдалтай маш их орилдог. Учир нь тэр даатгалын мөнгө авч чадхааргүй боллоо. За ингээд манай киноны 1-р анги дуслаа. Удахгүй 2-р ангийг ярьж өгөх болно. Суугаа дагаад лайк, subscribe маш их дараарай. Тэгвэл урам ороод сүүлд гарч байгаа маш гоё шин кинонуудыг оруулж явах болно. Баяртай.